Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн сэдэв бол математикийг математикаар өгөөсгсөн түүх талаар ярилцах болно. За студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу, хөтлөгч Орон Чимэг баяр ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шин Түлээжүү болон Худалдаа хөгжлийн банк хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг маань НТV-гээр болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрч байна. Өдрийн мэнд төргий хасаа. Өдрийн мэндэ. За математик гэж нэлээд хүнд юм руу орох гээд байна уу гайгүй юу? Тийм нөө өмнө бид ч нэг баахан математикийн магтаа яриадсан. Одоо яг нөө хэсэг хусаг бол зарим нэвтрүүлгүүдээр орж исэн математикийг нэг нөхөр гарч ирээд математикийг нь өөр нь сүнэгцэн гээд геодл модел гээд ярьж ирсэн. Тэрний тухай өнөөдөр ер нь бол дэлгэрэнгүй ярина. Ер нь бол геодлын бүрэн бүсийн теорем гэж байдаг. Тэр нь болохоор юу гэсэн юм бэ гэхээр математик бол ер нь бол бүрэн биш шүү. Математик бол юм гүйцэд төгс биш шүү гэдэг имийг номлосон. За нэгээсэндээ бол математикийг үгүйсгэснээрээ математикийг ингээд цоошин яг математик жинхэнэ одоо энэ орчин үеийн математикийг эхлүүлсэн. Одоо математикийг булшилснараа тэр математикийг илүү томруулсан нэг тим түүх байгаа. Маскыг хуу татсан байна тий. Тийм яг үнэн тий. Ер нь бол математикчд бол тухайн үед бол энэ Гилбертийн хөтөлбөр гэдэг нэг хөтөлбөр байдаг байсан. Гилберт бол өөрөө бол бас агуу тийм математикч юм. Яг математикийн салбарыг бол ингээд бүр агуу болгоно нэстэ. Энэ бол математикийн салбар бол илүү төгс явах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр төгс математикийн салбарыг ингэж хайж явж ирсэн. За тэгэл ингээд математик даяар ингээд дэлхийд даяар ингээд бүх агуу том математикчд бүгдээрээ те энэ төгс математик хаана байна гэл те ингээ хайгаа явжсэн. Тэгэл яг тухайн үед бол ингээд янз бүрийн математикууд гарч ирж байсан. Янз бүрийн геометриуд гарч ирж байсан. Тэнгүүд энэ бүхнийг зэгцэлье. Математик бол цорын ганц байх хэвээр. Тэр цорын ганц математик хаана байна гэд Гилберт тэргүүтэй нөхдүүд ингэж хайж авч ирснийг бол Гилбертийн хөтөлбөр гэж нэрлэдэг байгаа. За тэгээд энэ Гилбертийн хөтөлбөр бол айгүй тийм идэвхтэй математикчд бол айгүй тийм эрмэн хүсэл эрмэлзэлтэй төгс математик хаана нэгтэй байж л таараа гэд хайгаад юу яахгүй одоо тий мөчөөгөө өгөхгүй ингээ сайхан явж исэн чинь 1931 онд болохоор Курт Гёдл гэд залуухан баг хүүхч ах нөхөр гарч ирээд тэгээ ерөөсөө энэ бүр заавал зөвхөн математик гэхгүй ер нь бол ийм логик системүүдонд ямар ч одоо тийм онлайн систем байсан гэсэн төгс бус буюу бүрэн бус байна гэдгийг одоо математикийг нь ашиглаа баталсан ийм тохиолдол гарч ирсэн. За тэгээд Гилбертийн хөтөлбөр мэдээж одоо нөгөө дэлхийд даяараа Гилберт тэргүүтэй нөхдүүд бол ингээ мухардалд орсон. Одоо ингээд хайж авсан юм нь тэ ирж авсан юм нь олдохгүй байхгүй юм байна. Одоо эрлийн үзүүр нь мухардж гин гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд баахан математикчд бол ингээд математик баг сүрчлээ ухааны юм бодоод ингээ өөрсдийн төсөл мөрөөдөл норж онж штэ тий. Тэгэл байжсэн. Гэхдээ хамгийн чухал юм нь болохоор энэ геодлийн ер нь бол математик бол төгс бос гэж өөрөө тэр баталсан баталгаа нь яг математикчд илүү тийм чухал одоо зүйлийг авчирч өгсөн байдаг нь болохоор бид нар заавал зөвхөн нэг математиктай холбоогүй гэдэг юм авчирч өгсөн. Одоо ингээ математик бол бид нар заавал юм цорын ганц байх гэдэг халб байхгүй. Бид нар бол төрөл бүрийн математикуудыг өөр өөрсдийнхөө зохиож болно. Одоо өмнөх геометрит ангиуд дээр ингээ ярьжсэн шиг бид нар бол Евклидийн одоо хавтгаан геометри гэж байж болно. Тэнгүүтээ хавтгаан биш геометри гэж болно гэл тэгэл ярьжсэн те. Нэг аксиомыг өөрчлөөл ингээд өөрчилждэг гэдэг. Тэгээ ер нь бол Евклид тэр хамгийн анх тэр аксиом гаргаж ирээл аксиомудаар ингээд теоремуудыг батлаад ингээ явж исэн зүйл бол ер нь өөрөө математикийн үндэс байсан гэд өмнөх дугаараар дээр ярьжсэн те. Тэгсэн чинь энэ геодл шин Гилберт нь болохоор яасан бэ гэхээр Евклидээс ер нь санаа авсан байхгүй юу? Евклид геометрийг ингэж энэ төгс хийсэн шиг хэдэн мянган жилийн турш ингээд ийм ашиглагддаг ийм мундаг геометрик ийм мундаг хийсэн шалтгаан бол энэ аксиомд яваад байна. Гэт аксиом гэдэг зүйл бол маш чухал юм байна гэдгийг ер нь бол Гилберт бол мэдчихсэн. Тэгээд тэр Гилбертийн энэ аксиомчлал гэдэг зүйл бол манай одоо математикт ер нь бол дутагдаад байгаа зүйл юм байна гэд. Тэгээд ер нь бол нэг юм математикийн бодлого төвшүүлсэн байдаг. Тэгэхээр ер нь бол одоо ингээ гоё
түүхээс нь эхлэе авчи. За. Онл биш аксиом гэж тий. За тэгээ бүр ер нь бол бүр эртний математикаас эхлээд ингээ явж болж байна л да. За одоо жишээл хамгийн анхны философч одоо Фалас гэдэг юм байж байгаа шүү дээ тий. Философи ном болгонд Фаласаар эхэлдэг гэдэг. Одоо философийн үндсийг тавьсан хүн. Одоо философийн сэтгэлгээ гэдэг ч юм уу тий. Эсвэл энэ рационал сэтгэлгээ, эсвэл одоо энэ логик сэтгэлгээ энэ төр гэдэг юмнуудын одоо хамгийн үндс. Ер нь бол тань мэдэх одоо хамгийн анхны шатыг тавьсан хүн гэж одоо бодож байна. За энэ Фалас гэдэг хүн яасан бэ гэхээр анх дедуктив сэтгэлгээ гэдэг юм гараад ирчихсэн. Ер нь логик сэтгэлийн үндсэл гэсэн үг. Дедуктив сэтгэлгээ гэдэг. Ер нь яг хоо иймэрхүү зүйл байдаг л да. Яг дедуктивыг ингээд юу яа гэх юм бол за ингээд юу лээ Сократ бол хүн гэдэг нэг юм байна. Нөгөө талд нь болохоор хүн үхнэ гэдэг юм одоо хоёр факт байна гэж бодъё л да тий. Тэгвэл энэ хоёрын дундаас юм дедуктив аргаар Сократ үхнэ гэдэг юм гараад ирж байна. Сократ хүн тэгээ хүн үхэх юм чинь Сократ үхэх юм байна гэдэг тий. Энэ бол ингээд дедуктив сэтгэлгээ шүү дээ тий. Тэгэхээр ямар нэгэн асуудлыг ингэж жижигрүүлээд хуваагаад тэгээд жижигэн логик хэсгүүд болгоод ингээд баталдаг ийм арга байж болно гэдэг. Хамгийн одоо энэ сэтгэлийн ер нь бол философийн сэтгэлийн үндэс гэж би нэг боддог. За ингээд цаашаа энэ явсаар одоо Пифагор, Плато, Аристотель гэдэг амар мундаг том юм философчдоор, шинжлэх ухаанчдаар, математикчдаар тий одоо юу гэж дуудах юм тэдний ч одоо ястаа жангум гэдэг шиг хамаг юм хийдэг нөхдөд байгаа гэдэг шүү дээ тий философийн ч номон дээр явж идэг, геометрийн ч номон дээр явж идэг, шинжлэх ухаанд ярьж идэг хөглөн дээр явж идэг юм нөхдөд. За энэ нөхдөд бол ерөөсөө тань мэдэх гэж юу юм бэ, шинжлэх ухаан гэж юу юм бэ гэдэг юмний ерөнхийдөө үнцгийг тавь ингээ явж байгаа хүмүүс гэсэн. За тэгээд энэ авгай сэтгэгчдийн гараар дамжиж байгаа ер нь л Евклид дээр үрж ирсэн. Манай харин юмнах 300 он дээр Евклид дээр үрж ирэхэд яасан гэхээр ерөөсөө яг хамгийн төгс хэлбэртэй орсон гэж үзэж байгаа. Одоо энэ хүмүүсийн одоо анх Фалас ч хүртэл өөрөө ингээл нэг жижигэн геометрийн бодлого гаргаж ирэл тэрийг батлал ингэжсэн. Пифагорчсан гарч ирлээ. Пифагорынхаа юм одоо юу гэдүүлээ тэр Пифагорын теоремоо батлаа те. Ингээ бүгдээр Аристотель гэсэн ингээл шинжлэх ухаан гэл ингээл явж исэн. Плато ч гэсэн идеал медиал гэл те. Математик энэ төр гэл ингээл явж исэн. За тэгвэл Евклид болохоор энэ бүхний чинь үндэс бол ерөөсөө юу юм бэ? Одоо тийм энэ геометри юм байна. Геометриг болохоор бид нар ингэж батлах хэрэгтэй юм ингээд нөгөө нэг аксиомодаа гаргаж ирсэн, нөгөө тодорхойлолтуудаа гаргаж ирсэн. Нөгөө нэг юу лээ 26 ширхэг тодорхойлол гаргаж ирээ. Тэрэн дээрээс 4 5 ширхэг ийм аксиом гаргаж ирээд тэр өөр 400 ширхэг теорем бодлогоодыг баталсан гэдэг ингээд. Тэгээд Евклид ч одоо хамгийн их борлогдсон элементүүд гэдэг ном гаргаж ирээд. Тэгэхээр тэр хэдэн мянган жилийн турш ингээд одоо дундад одоо юу гэдүүлээ? Тэр чинь ойрох дорнодоор дамжаад ингээд дэлхийд даяар ингээд өгчээсэн. Иймэрхүү түүхийг бол ингээд өмнө ярьсан байж байгаа. За тэгэхээр ерөөсөө яг л энэс л ерөөсөө ихэн манай Гилберт бол санаа авсан байж байгаа. За тэгээд энэ бол цаашаа ингээд явж байгаа маа. За ингээд геометри бол ингээд математикийн үндэс юм байна. Инээ тэрэгэл мэдлэг бол ерөөсөө ингээд цаашаа явсараад илүү математикчаад формал болж байна. Одоо нэгэсэндээ албан болж ийн л гэсэн үг шүү дээ тий. Бидний өдөр тутамдаа ярьдаг хар ярианы хэллэгээр биш. Энд чинь яг ингээд тий тоочны гэдэг яг ингээд зөв албан үгнүүдээ формал үгнүүдээ хэрэглээ те илүү ингээд мэрэгжлийн болж байна гэсэн үг шүү дээ те. За тэгээд 1874 онд болохоор юм Кантер гэдэг хүн байдаг. Георг Кантер гэдэг. Георг Кантер гэдэг хүн болохоор яасан вэ гэхээр олонлогийн онол гэж байгаа сет теори гэдэг юм байж байгаа. Олонлогийн онол гэж нэг юм айхтар юм бий. Тэр нь математикт гарч ирээд тест бас аюу том хувьсгалууд хийгээд аюу тийм үндсэн өөрчлөлтүүд хийжсэн юм онол байгаад байдаг. Гэхдээ цаад ч юм бол өөрөө бол ингээд математикийн цоо шин мөчөр үүсгэжэнгүү те өөрийнхөө одоо энэ онол дотор бол асуудал байна гэдгийг бол олсон байна. За жишээлбэл ингэж байгаа. За юуны онол гэдэг бол энэ олонлогийн онол гэдэг бол за жишээл ийм олонлогод байж болно л да. За нэг олонлог нь болохоор зөвхөн одоо юунуудыг багтаасан натурал тоонуудыг багтаасан олонлог гэж байна. 1 2 3 4 5 6 гэдэг ингээд явсан тоонуудыг багтаасан ийм олонлог гэж байна. Нөгөө тал нь болохоор бодит тооны олонлог гэж байна. За 1 1.5 133 пи тоо е тоо гэдэг ингээд ийм бодорхой тоо хоёр арцнал тоо бүгдээр ингээд ийм багтаасан ийм бодит тооны олонлог гэж ээж болно. Тэгвэл энэ хоёр олонлогийн аль нь их вэ? Аль нь том бэ гэдэг ийм асуудал гараад ирж байгаа. Ямар сонио асуулт вэ тий? Гэхдээ нэг нь бол 1 2 3 4 5 гэж явж байгаа. Нөгөөт нь бол ингээд хязгааргүй олон тоонууд байгаа юм шиг байж байгаа шүү дээ тий. Гэхдээ энэ асуулт айгүй сонирхолтой явж байгаа. Нэгээс хязгааргүй хүртэлх бүх одоо энэ бүхэл тоонууд болон бүхэл тооны олонлог нөгөөт нь тгээс нэгэ хоорондох бүх бодит тооны олонлог гэж байгаа байхгүй. Бодит тоо хэрч айгүй хэцүү байхгүй юм чинь ингээд
тоологдомгүй юм шиг ингээд юм зүйл байхгүй тий. Бүх тоо юм шүү тий. Тий тэгээс нэгийн хооронд ч 0.5 байна. Тэгээ 0.75 байна, 0.25 байна, 0.225 байна гэдэг ч юм уу гээд хидл бол хичнээн л бол бутлаад яваад иж болно. Тэгэхээр тэр дотор ч ингээд хязгааргүй олон тоо байгаа юм шиг болж байгаа юм шүү дээ тий. Тэнгүүд нэгээс хязгааргүй хүртэлх тоо энэ хоёрын аль нь олон бэ гэхээр энэ хоёр ч одоо тэнцвүүч юм шиг хоёулаа ингээд хязгааргүй юм шиг тий. Хоёр хязгааргүй юмны аль нь их вэ гэдэг асуулт их сонирн байна л. Яг үнэн тий. Тэгвэл энийг болохоор цаад чинь диагоналчлалын арга гэдэг юм сонин арга гаргаж ирээд тэрүүгээрээ энэ юу н бодис тоо илүү олон байдаг гэж баталсан байдаг. За диагоналчлалын арга нь болохоор яг ингэж л яаж байгаа юм л да. За 1 2 3 4 5 6 гэнэ ингээд юу биччихээ ингээд хязгааргүй ингээд мөр авчи. За тэгээ эхний мөрөн дээр нэг ямар ч хамаагүй ийм одоо бодис тоо тавьчихна. 0.5 ч юм уу 0.1 альсгүй нэг ирэрцэн тоо ч юм уу те. Хоёр дээр нь бас нэг тоо тавьчих. Бас нэг ийм замбраагүй тоо. Гурав дээр нь бас нэг замбраагүй тоо тавьчих. Ингээд доошоо хязгааргүй бол энэ замбраагүй нэгээс тгийн хоорондох юм замбраагүй тоонуудыг тавьчих. За ингээд энэ хоёр чинь гоё нэг нэгээр харгалцчих штэ. Зан чин бараг тэнцүү юм биш үү гэдэг жагууд цоош нь ийм тоо гаргаж ирээд заяа. За тэр тоо нь болохоор яг хөвгтэр хамгийн ихний одоо тооны хамгийн ихний тоог нь авна. Хоёр дахь тооны хоёр дахь тоог нь авна. Цифрийн гэсэн үг шүү дээ. Гурав дахь тооны гурав дахь цифрийн авна. Дөрөв дахь тооны дөрөв дахь цифрийн авна гэд бүх диагоналуудаас нь бүрдсэн. Гэтээ бүгднэр нэгийг нэмээд. Одоо эхний цифр дээр нь нэгийг нэмээд, хоёр дахь цифр дээр нь нэгийг нэмээд, гурав дахь цифр дээр нь нэгийг нэмээд бүх диагоналууд дээр нь цифр болгон дээр нэгийг нэмсэн цоош нь юм тоо гараад ирж байгаа. Тэр нь болохоор бас л тэгээс нэгийн хоорондох нэг юм тоо. Гэтээ энэ нөгөө хязгааргүй листэн дотор чинь одоо жагсаалтан дотор огт байгаагүй цоош нь тоо гэсэн. Шал дэми юм хийгээд байгаа юм шүү. Тэгээ ямар ч нэг юм гаргаад ирж байгаа. Тэгсэн чинь одоо ингээд харахаар яаж юм гэхээр нөгөө бодит тооны олонлог гэж байна шүү дээ тий. Одоо манай нөгөө тэгээс нэг хоорондох бодит тооны олонлог нөгөө талд нь болохоор нөгөө натурал тооны олонлог байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь яг харгалзуулал ингээд тавьсан байсан чинь дахиад ингээд хязгааргүй болоод дуусчихад чинь дахиад цоош нэг бодит тоо гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бодит тоо илүү олон юм а гэдэг ийм сонин аргаар баталсан. За тэгээд ямар ч гэсэн энэ дотор нэг юм сонин асуудал байна гэдгийг л бол ингэж гаргаж ирж байгаа. Одоо математик дотор бол ийм сонин асуудлууд байгаа юм биш үү гэдэг ийм асуудлыг гаргаж ирж байгаа гэсэн. Натурал тооноос бүх натурал тооноос илүү болж таарлаа тий. Тий. Сонин муугаас тий. За энэ 1901 онд болохоор Бертранд Рассел гэдэг юм хүн бийж байгаа. Бертранд Рассел болохоор яасан бэ? Тэр нөө Канторын саяны нөгөө олонлогийн онол гэдсэн шүү дээ тий. Энэ олонлогийн онол чинь өөрөө бүр тэр чигт асуудалтай байна гэдгийг олж нээсэн. За тэр нь ямар асуудал байсан бэ гэхээр юм олонлогоо мэдээж агуулж болдог. Одоо жишээл сая нөө тооны олонлог гэж байсан шүү дээ тий. За Монгол хүмүүсийн олонлог гэж хэлж болно тий. За альсгүй одоо Монгол үгсийн олонлог гэж хэлж болно. Ер нь юу олонлог гэж болно. Тэр цэма одоо ингээд тий олонлог хүртэл олонлогийн олонлог хүртэл гэж болно. Одоо олонлогын дотор олонлогоодаас ингээд бүтсэн байж болно тий. Мультиверс гэдэг. Тий яг үнэ тий олонлогуудын олонлог байж болно тий. Альсгүй өөр дотроо одоо өөрийгөө багтаасан олонлогуудын олонлог энэ төр гэж бас байж болох гэдэг байгаа байхгүй. За. Тийм яг яваа гэдэг юмор ингээд Рассел болон ийм зөв юм хийсэн байгаа байхгүй. За цаад ч юм болохоор энэ за тэгвэл бүхэл юм олонлог байж болох юм бол олонлог хүртэл дотроо байж болох юм бол одоо та нар бодоод үзэж байгаа байхгүй тий. Олонлог өөрөөрөө агуулсан ч болох юм бол бүх олонлогуудын олонлог байна гэж бодъё. Бүх олонлогуудын олонлог. Тэгвэл энэ олонлог дотор тэр олонлог өөрөө орох уу гэдэг юм асуудал байна. За ингээд өөрөө орох уу гэд бодоод ирсэн чинь логикийн парадокс төрж байгаа. Яагаад парадокс төрж юм гэхээр хэрвээ агуулаагүй гэж бодъё. Одоо тухайн тэр нэг манай том олонлог бүх олонлогуудын олонлог шүү дээ. Би бол ертөнц төсөөлөөд бусдын болохоор нарны аймаг ч юм уу тэг төсөөлж байна. Тий яг үнэ тий. Тэгвэл бүх олонлогуудын олонлог байдаг. Тэгээд тэр олонлог өөрөөгөө агуулах уу гэдгсэн чинь хэрвээ агуулдаггүй юм бол өөрөөгөө агуулах хэрэггүй болчихно. За агуулдаггүй юм байна шүү дээ гэдэг юм бол өөрөөрөө агуулахгүй. Тэнгүүд өөрөөрөө агуулахгүй юм бол өөрөөрөө агуулаагүй бүх олонлогууд байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Одоо нэгээс нь юу юм бэ? Бүх олонлогуудын олонлог байна. Гэхдээ тэр нь болохоор бүх өөрөөрөө агуулсан олонлогуудын олонлог гэдэг. Өөрөөрөө. За тэгэхээр нэг олонлог дотор тэр олонлог өөрөөрөө багтчих юм бол тэр олонлогуудыг нэг том өөрөөрөө агуулсан олонлогууд гэдэг олонлог болгоод ингээд тавьчих л та. Тэгэх юм бол тэр өөрөөрөө агуулсан олонлогуудын тэр олонлог чинь өөр дотроо байх юм уу гэдэг асуулт гарч ирнэ. За тэгэхээр байхгүй гэд ботчихъя. За байдгүй гэд ботчих л та тийм. Тэгэхээр байхгүй гэсэн үг. Тэгэхээр өөр дотор орохгүй гэсэн үг. Тэгээд өөр дотор орохгүй юм бол одоо ингээ өөрөөрөө агуулсан олонлог биш юм чинь өөрөөрөө агуулахгүй гэсэн үг гэдэг ч юм уу тийм. За хэрвээ агуулна гэх юм бол
Агуулна гэх юм бол өөрөө өөрийгөө агуулаагүй байх хэвээр. Учир нь энэ өөрөө өөрийгөө агуулаагүй бүх олонлогууд байх хэвээр ингээд ерөөсө парадокс төрж байгаа гэдэг юм сони юм болж. Ер нь л их толгой эргүүлсэн юм болж байна л та. Утга учиргүй юм шиг болоо явчлаа тий. Энэ өөрөө бол ер нь айгүй тийм үндсэн том асуудлын ингээд үндэс болчихж байгаа. Одоо байнга парадокс дотор гарч ирж идэг юм айгүй олон парадоксуудын одоо нэг болоо гараад ирж байгаа юм л та энэ. Ер нь бол хөдөлчийн парадокс энэ төргээд өөрөө өөрийгөө ингэж ишлэх парадокс гэж байдаг. Одоо ямар нэгэн зүйл өөрөө өөрийгөө л ишлээд эхлэх юм бол ийм парадоксууд гарч ирэх магадлал маш өндөр болдог. За энэ дээр ч гэсэн өөрөө өөрийгөө агуулаагүй олонлогуудын олонлог гэдэнгүүт чинь өөрөө өөрийгөө агуулсан одоо ишилсэн ийм парадокс руу яваад орчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хоёулаа жоохон байжгаад энэ өөрөө одоо өөрийгөө ишилж байгаа парадоксуудын тухай бас ингэж ярив. Толгой дүн гэж явчихсан шүү. За тэгэхээр хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажилчийг танилцуулаад үргэлжлүүлье. Тэгэхээр Хөдөлთა хөгжлийн банк маань энэ өнөөдрийн нэвтрүүлгийн маань ивент итгэж ажиллаж байгаа. Тэгэхээр хариултаа хадгалъя гэдэг ийм ураг та бүхэндээ одоо монголчуудаа гэх юм уу тавиад байгаа. Тэгээ маш гоё юм хоёр савыг гэх юм уу биднэрт бэлдэж өгöd байгаа байхгүй. За нэгдүгээрх нь бол мөнгөө хадгалах чинь туслаад өдөр бүр хоримтлуулъя гэдэг нэг сав байна. За нөгөөх нь болохоор хариултаа хадгалъя гэдэг. Ийм бэлэн юм байхаар чи хүнд айгу амар байхгүй. Яаж хадгалахаа мэдэхгүй байгаа хүнд те. За тэгэхээр хариултаа хадгалъя гэдэг нь болохоор та 1000-аас 5,000 төгрөг доторх одоо хариултандаа өөрөө бүхэлчлээд өөрөө сонгож аваад гэрээгээ хийгээд за жишээлбэл одоо 8500 төгрөгийн худалдаа авалт хийлээ гэж бодоход таны данснаас одоо таны сонгосон дүнгээр буюу 10,000 төгрөг хасагдах ч юм уу. За тэгэхээр карта зурх болгондоо энэ мэтлэн таны хариулт одоо таны хадгаламж руу шууд хадгалагдаад явах. Одоо ийм нэг сав байгаа нэг. За нөгөөх нь болохоор өдөр бүр хоримтлуулъя буюу за өдөр бүр одоо таны дансны үлдэгдэл мөнгийг шууд татна гэсэн үг. Та одоо 5,000 төгрөг дотор хүртлээ болох өөрөө сонгон те өөрийнхөө боломж болцоог харжгаад за тэгээд одоо хэсэг хугацааны дараа хэдэн төгрөг болохыг таашгүй те маш гоё сонирхолтой те одоо тэр карта зурх нь бол даа ялангуяа та хэдэн удаа зурх юм бид нар чинь нөгөө нэг аав ээжийнхээ юмд гүүгээл дэлгүүр гүүгээл нөгөө хариултаар нь тэгэл бас хөөрхөн тухайн үедээ хасгалжаал байдаг байсан шиг тийм шүү дээ те тэр мөнгө хадгалвал бас юу бас болдгийг одоо манай одоо машин тэрэг авсан хүн байна те гадагшаа аялдаг ч юм уу ямарваа нэг зүйлдээ бас ингэж ашиглах их хэмжээний мөнгө болох бидний хэзэж анзаардгүй жижиг мөнгнүүдийг цуглахыг харж болох юм байна. Тэгээд та бүхэн маань бас хараахан хоримтлалтай болж амжаагүй байгаа бол хоримтлалтай болохыг зорж байгаа бол өөртөө ойр байрлах энэ Хөдөлთა хөгжлийн банкны салбартаар очиод бас энэ үйлчлэгийг заавал хийлгээрэй гэж уриалж байна. За мөн одоо асуулт авах юм бол 1800 1977 гэсэн дугаар руу холбогдоод асуултаа асууж болох нэ. Тэр ийм ерөөсөө энэ үйлчлэг гэдэг чинь айгүй тийм чухал юм байна. Яг тэгэхээр би одоо өөрөө ингээ код бичдэг, програм бичдэг ин компьютерийн хүн биш шүү дээ, тий. Тэгээ за ингээд би ингээд тэр банкыг програмчлж ихээр програмчлагдахгүй байхгүй тий. Тэр чинь ингээд тийм програмчилдаг тийм интерфейс байхгүй нэ тэр гэдэг асуудлаас болоод би тэрийг програмчилж чадахгүй. Тэгэхээр гараараа ийн. Тэгээ би одоо нэг юм жижигхэн бодрохоо мөнгнүүдийг тэгээ ороо болгох гэж гараараа ийн гэхэр чинь нэгт одоо өөрөө өөртөө сюрприз ирж чадгаа байж тээ тий. За өнөөдөр би 5,000 төгрөг тэдийг ингэсэн гэд тэр болгон дээр чинь ингээд ах чинь айгүй төвхтэй байхгүй тий. Гэтэл цаана ингээ банк нь өөрөө програмаар ингээ хийгээд өчгөр эн чинь би заавал энийг орж харах шаардлагагүйгээр айгүй зовлонгүй хийчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ айгүй чухал тийм үйлчлэг байна. Тэрнээс бол заахаа би ингээд санхүүгийн сахилгуудаа ингээд сайжруулад өөрөө ингээд бас яг наад гаргаж өөрөө хэрэглэе гэж бодсон юм чинь бүтэхгүй байхгүй. Бүү харж л болно шүү дээ. Бүр ажиллагаа баг айгуул бол нөгөө нэг юуныхаа юу гэдгүүлээ шимтгэл инэ тэр нөгөө дата мотаан гараад бүү зардал чимэгдэл болно шүү дээ тий. Тэрний оронд бол ингээд сайхан цаанаас ингээд хийгээд өгч юм гэдэг бол бүр ингээд хаанч олдохгүй юм боломж. Би банкнууд ийм үйлчлэгээ гаргаж ирж байгаад би бас гайхаад байгаа. Яг тийм энэ хүн ингээд өөрөө ингээд хадгаламжтай болно уу байна уу одоо ер нь тэр хүний л асуудал шүү дээ тий. Мөнгө өөрнө үү одоо мөнгөгүй байна уу мөнгөтэй байна уу тий. Гэтэл одоо ингээд та ингээд хадгалчаач тий гээд тэгээ дээрээс ингээд оромшуулад ингэж байгаа бол үнэхээр тийм монголчуудын санхүүгийн одоо энэ сахилгуудад оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм а гэж одоо би бодож байгаа. Бэлэг шийдэж байгаа. За ингээд Хөдөлთა хөгжлийнхаа бүх хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За тэрүүний би нэг жоохон сонио ирчихжээ. Тэр нөө олонлогоо агуулж болох юм чи олонлог өөрөөгөө чагуулж болно гэдгсэн шүү дээ тий. Тэгвэл өөрийгөө агуулаагүй бүх олонлогуудын олонлог юм байна. Өөрөөрөө агуулаагүй тийм олонлогуудын олонлог. Тийм байх юм бол юм парадокс төрд юм байна л да. Яг түрүүний шиг. Одоо
цаасан дээр өчж байгаа юм ингээ бодоод үзвэл тэгээд нэрэл парадокс орд юм бэл. За тэгээ бодоод үзээрэй. Энийг өшөө нэг жоохон сонирхолтой байлгах гэх юм бол арай нэг хэлбэршүүлсэн тийм парадоксуудыг одоо дурдаад өнгөрье. Ер нь бол өөрөө өөрийгөө ишлэх гээд байгаа шүү дээ. Self referential тийм парадоксууд гэдэг. Одоо хамгийн одоо энгийн тийм парадокс бол ингээ худалчин парадокс гэж байдаг. Худалчин парадокс. Би худалч гэдэг ингээ хэлэх юм бол айгуу тийм парадокстай зүйл болчдөг. Ерөөсөө тий. Хасаа худлаа ярьж гинөө үнэ ярьж гинөө. Тий. Би худалч гэдэг юм бол за хэрвээ би худалч юм бол би худалч гэж хэлсэн чинь худлаа авах хэрэгтэй. Тийм болохоор би үнэнч болж зарах гэдэг байгаа. Тэгэхээр би үнэнч юм бол миний худалч гэж хэлсэн үнэн байх хэрэгтэй. Тийм болохоор би худалч болох гэдэг байгаа. Ингээд айгуу төвхтэй. Тийм ингээд одоо нэг хязгааргүй юм давталт руу ороод ингээд гацж гин гэсэн үг байхгүй парадокс үсээд. Амар юм бэ. Тэгээд саний нөгөө нэг өөрөө агуулаагүй олонлогуудын олонлог гэдгсэн чинь өөрөө нэг агуулахаар агуулчих юм бол нөгөө өөрөө олонлогоос гарах гэдэг. Өөрөө олонлогоос гарчих юм бол өөрөө агуулах хэрэгтэй болчиход байдаг гэдэг ингээд бас юм хязгааргүй олонлог юу олонлог гин парадокс руу ингээд яваад орчдөг. За энэ дээр болохоор нөгөө нэг яг бүр ингээд Бертранд Расселийн энэ гаргаж ирсэн асуудалд зориулсан бүр юм юу парадокс гэдэг. Өсчний парадокс гэдэг. Оо за. Тийм. За өсчний парадокс болохоор ингэж байгаа юм л да. Тосгоны дарга шинэ хууль гаргасан гэж байгаа. Нэг тосгон байж байгаа. Тэгээ нэг дарга нь хууль гаргаж байгаа байхгүй. Хууль нь болохоор тосгоны бүх хүн сахалгүй байна гэдэг хууль гаргасан байна. За нэг одоо эхний хууль нь. За хоёр дахь хууль нь болохоор тосгоны өсчин зөвхөн өөрийнхөө сахлыг хүсдэггүй бүх хүний сахлыг хүсэх ёстой гэдэг ингэ зааж өгсөн. Нэгөөсөндөө бүх хүн сахалгүй байх ёстой юм чинь одоо тэр нөө өсчин үүрэг хариуцлага хүлээж ин гэсэн үг шүү дээ тий. Бүх хүн сахалахгүй байхын тулд бүх хүнийг хэрэгтэн болгочихгүй тулд сахлыг нусч өгдөг юм байх ёстой. Тэгэхээр одоо тосгоны өсчин бол ингээд тий үүрэг хариуцлага үүрэг хэрэгтэй болж штэ тий. Тэгэхээр өөрийнхөө сахлыг хүсдэггүй бүх хүмүүсийн сахлыг хүсаарай. Гэхдээ зөвхөн өөрийнхөө сахлыг хүсдэггүй бүх хүмүүсийн сахлыг хүсаарай гэдэг хөлжлөд өгсөн. Тэгээс өсчний сахал үлдчихэж байгаа юм байна. Яг үнэн тий. Хин өсчний сахлыг хүсэх юм бэ гэдэг асуудал тий. Тэгээ яг ингээд өсчингээ өөрийнхөө сахлыг хүсье гэж бодъё л да. За ингээд өсчин өөрийнхөө сахлыг хүсч чадахгүй ингээд сахал нь ургаа хийж байгаа шүү дээ тий. Хүмүүсийн сахлыг ургаал ингээд хусаал ингээд вэжсэн чинь өөрийнх нь сахал ингээд баваагаад ургаад ингээд миний сахлыг хэм усах юм бол ингээд гайхаж байгаа. Ягаад үл чинь сахалтай байж болохгүй шүү дээ. Сахалтай байх юм бол одоо хууль зөрчих гээд байна шүү дээ. Тэгэхээр одоо хэрэгтэй болчих бол сахлаа усуулах хэрэгтэй. Гэтэл өөрөө л ганцхан тэр тосгоныхаа өсчин байгаад идэг. Тэгээд өөрийнхөө сахлыг ингээд хусаагүй байгаа шүү дээ. Хусаагүй гам чинь хусч болохоор гоо. Ягаад гэвэл өөрийнхөө сахлыг хүсдэггүй хүмүүсийн сахлыг хүсэх хэрэгтэй юм чинь. Гэтэл яг хусчихл юм бол өөрийнхөө сахлыг хүсдэг юм болох гэдэг байгаа байхгүй. Тэгээ бас хэрэгт орох гэдэг байгаа байхгүй. Хусахгүй байх юм бол сахалтайгаа үлдээд хэрэгт орох гэдэг байгаа байхгүй. Энэ болохоор яг энэ Расселийн гаргаж ирсэн энэ парадокс дээр одоо математикийн парадокс дээр хүнд арай нэг жоо ойлгомжтой болох гээд гаргаж ирсэн парадокс л та. Ойлгомжтой байгаа нь энэ юм тий. Тэгээ одоо ойлгомжтой байгаа нь тийм. Ойлгомжтой болоод л юм. Тий ойлгомжтой гэж тий. Тий ер нь бол яг ойлгох бол одоо парадоксыг ойлгочвол их болрол л та. Парадоксыг ойлгож болохгүй тий. Ойлгодоггүй гэдэг утгаараа л ер нь бол парадокс гэдэг нэртэй байгаа. Тий. За тэгээд ямар ч хэсэн яаж ч утсан л ингээд нэг юм юу болох гэдэг. Одоо ингээд хэрэгтэн болох гэдэг. Тэгэхээр л одоо нөө өөрийгөө л одоо ингэж ишилчих юм бол өөрийгөө ингээд референс буюу одоо ишлэл болгоо авчих юм бол би гээл те би худалч гээл хэлчих юм бол ч одоо ингээд болохоо хэлчихдэг. Парадокслоор явчихдаг. За жишээлбэл хэн байдаг шүү дээ одоо нөө ийм Пиноккио байдаг шүү дээ те худлаа ярахаараа хамар нь уртцдаг. Тэгвэл Пиноккио ингэж хэлвэл яг миний хамар одоо уртсан гэж хэлвэл одоо миний хамар уртсан гэдэг нь хэрэв үнэхээр үнийн эсвэл уртсах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр чинь заавал худлаа хэлжээд уртсах хэрэгтэй шүү дээ те. Тэгэхээр чи яг одоо би тэр Пиноккио чинь болохоор худлаа хэлсэн байжж уртсан. Хэрэв уртсчих юм бол тэр худлаа хэлсэн гэсэн. Тэгэхээр миний хамар одоо уртсан гэж хэлдэг нь худлаа гэсэн. Тэгэхээр уртсахгүй гэсэн гэдэг. Ийм төвхтэй юм болдог. За тэгэхээр ерөөсөө л self reference буюу зөвхөн энэ юун дээр биш. Одоо энэ математик дээр биш. Одоо энэ бүлгийн онол дээр, олонлогийн онол дээр ч биш те. Логикийн салбар тэр чигтэй энэ ерөөсөө өөрөөгөө ишлэл юм бол болохоо хэлцдэг ийм асуудал байгаа гэдэг. Тэр энийг бол ерөнхийдөө геод ашигласан гэж хэлж болно. Ашигласан, энийг ашигласан гэж үү? Тийм зүйлийг ашигласан. Ер нь математикийг энүүгээр зөнөөсөн. Энүүгээр юуг л юу гэж зөнөөж болно. Ямар ч математик байх юм бол ямар ч физикийг, ямар ч одоо онлын систем, одоо ямар ч логикийн зүйлүүдийг бол бид энэ зүйлээр үгүй хийж болдог. Ямар ч үнийн имийг худлаа болгож болно.
Им утгагүй юмар худлаа болгочихж байгаа юм. Яг үнэн тий. Логик өөрийнх нь одоо нэг юу нэх юм одоо хар нүхэн гэсэн үг байхгүй юу? Логик гэдэг агуу мундаг юм байгаад идэг. Тэгээ математик, физикийг бүхэл юмыг ингээд байлгаж яадаг, барьж яадаг юм мундаг юм байгаад идэг. Гэтэ өөр дотроо нэг юм юутай. Хар нүхтэй. Тэр нь бол математикийн өөрөөгөө одоо тий логик өөрөөгөө ингэж ишилсэн тэр нэг хар нүх бол ерөөсөө тийшээ л орох юм бол туулааны нүх гэдэг шиг тэр чигтээ яваад өгдөг юм айх тэр юм байгаа тийм гэсэн үг. Имзэг юм аа. Айгүй яг үнэ тий. Айгүй имзэг юм байгаа даа байхгүй. За тэгэхээр ерөөсөө л тийм өсчний парадоксээр болохоор хэд хэдний бас шийдэл хийж болно. Одоо парадоксын шийдэл нь алдахгүй байгаа гэдэг шүү дээ. Өсчний парадоксыг шийдсэн хэд хэдний шийдэл байт юм байлээ. За нэгт эхний шийдэл нь болохоор өсчнээс бусдна гэж хуульчилж болно. Хуулиа өөрчилж болно. За энэ яг нэг шийдэл чижтэй. Хамгийн гоё шийдэл нь өсчин нэмэгтэй гэж болно. Яа, ой ингэж. Тэг ямар ч зэндээ эмэгтэй өсчинтэй байх юм бол асуудал байхгүй болчихж байгаа тий. Харин өсчин сохлох юм усгах гэдэг байгаа чи тий. Бид нар юм анхнаас нэг юм юу байгаад байж та баян суугаад байж та тий. За Гилбертийн хөтөлбөр гэж байгаа. Ерөнхийдөө бол Гилберт гэдэг бол Дэвид Гилберт гэдэг өөрийнхөө ер нь цаг үеийн хамгийн нөлөөтэй математикч явдаг. Одоо амьд байхдаа л ингээд агуу томог болсон юм хүн байхгүй юу? Тэр тухайн үеийнхээ бол математик одоо эцэг нь байсан ийм хамгийн нөлөөтэй гэж одоо математикийн инфлюенсер байсан тийм хүн байхгүй юу? Тий яг үнэтэй. За тэр ер нь математикийг л ингээд дэвшлүүлж ивэл сайжруулж ивэл яах вэ гэдэг ингээд явж идэг юм мундаг хүмүүс Дэвид Гилберт гэдэг. За тэгээд ерөнхийдөө түрүүн ярьсан Евклидийн аксиоматик баталгаа гэдэг зүйлээс санаа аваад тэрийг илүү маш чухал юм байна гэж бодонгуудаа ер нь бол 2000 жил салхи орж ирээг одоо тэр Евклидийн 5 аксиомт ч огт салхи орж ирэх чадахгүй байгаадсан шүү дээ тий. Гилберт яасан бэхээр энэ аксиом гэдэг чинь маш чухал юм байна. Дээрэс нь юу гэдэг юм байх шаардлагагүй юм байна гэд хэд хэдийн юмнууд гараад ирсэн одоо юу гэдүүлээ тэр тодорхойлолт гэдэг юм байх шаардлагагүй юм. Хэдий хиний Евклидийн 5 аксиом бол айгуу тийм мундаг ч гэсэн тэр 5 аксиомд орсон үг болгон цаанаа ийм юутай байдаг байхгүй юу? Одоо ийм тайлбартай. Одоо хоёр цэгийн хооронд шулуун татчихвал ингээд цэг гэж юу юм, шулуун гэж юу юм, татах гэж юу юм гэдэг ингээд үг болгон өөр өөрсдийн гэсэн тайлбартай. Гэтэл цэг гэж юу гэдэг нь болохоор ингээд орон зай байхгүй нэ тэрэ гэдэг ийм тайлбар байгаа шүү дээ. Тэгвэл тэрнийх үг болгоно бас дахиад тайлбар хэрэгтэй болно байхгүй юу? Ингээд цаашаа ингээд хөрөө яваад байгаа юм чинь баг нөө аксиомосоо долоон дор юм болох юм ингээд энэ тайлбаргүй байх хэвээр. Ерөөсөө энэ одоо тий юу гэдэг те definition байх хэсгүй гэж үзчихсэн. Тийм. Тэгэхээр аксиом гэдэг бол ерөөсөө ямар ч үгээр хамаагүй одоо хэрэглэгдэж болно. За жишээлбэл те цэг гэдгийн оронд бид нэр одоо ширээ гэж тавиад нөгөө зураас гэдгийн хооронд сандал гэж тавиад ширээ сандал гэдэг энэ хоёрын хооронд хамгийн гол юм тэр хоорондох логик холбоосууд нь гэж байгаа байхгүй те. Энэ хоёр хоорондоо огтлцсон. Энэ хоёр хоорондоо огтлцохгүй гэж байгаа. Энэ логик холбоосууд нь аягүй чухал юм байна. Тэгээ тэр юу одоо тэр цэг вэ нөө зураас гэж нэрлэх асуудал ерөөсөө биш гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ зүйлийг бол Гилберт олоод ерөөсөө формалчл гэдэг айгүй чухал юм байна гэд энүүгээрээ бүр формализм гэдэг юм цоошны формал хэл гэдэг юм гаргаж ирсэн. Томьёо юм шүү. Тэгээ ер нь бол томьёоны хэл гэсэн үг тий. Одоо програмчлалын хэл гэж байдаг, хүний хэл гэж байдаг, гадаад хэл гэж байдаг шиг одоо ерөөсөө энэ томьёоны хэлийг гаргаж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? За Гилбертийн гаргаж ирсэн томьёоны хэлээр бол цаадчихсан бол ингээд Евклидийн нөгөө 5 томьёогч авч 4 томьёо бас ингээд 4 аксиомд гэж багтаасан байдаг. Энүүгээрээ бол одоо 2000 жилийн турш салхи ороогүй юм салхи оруулж яана гэж чинь бас л гавал нөхөр байсан байгаа байхгүй тий. 2000 юу вэ тий? Тийм хүн байд. Одоо ягшсан юм байв явж штэ тий. Есүс Христос ил байна да. Тий яг үнэ тий. Евклидийн аксиомог л хинч одоо нураахгүй гэж алюминий хэвүүгээр ч гэж байгаа л нураг айчиж байгаа байхгүй маань юм бол. За ингээд ямар ч хэлсэн цаат чи ингээд даварсан цаашаа. За энэ формал хэлээрээ би математикийг гаргаж ирээгээд. Тэгээ ер нь бол 1900 онд болохоор алдарт 23 бодлого гэдэг юм төвшүүлсэн байдаг. Ер нь бол Гилбертийн 23 бодлого гэж нэрлэдэг. Тэгээ өмнөх нөө 1007 бодлого дээр ярьжсэн те Гилбертийн өмнөх 1000-д одоо Гилбертийн 23 бодлого байсан. Одоо энэ 1000-д бол одоо бидний 7 бодлого байна гэд. Нэг хідэн бодлого нь бас өвлөгдөө ороод ирсэн те бодогдоог байсан бодлогод нь ороод ирсэн байгаа гэдэг. За энэ алдарт 23 бодлого бол 20 дугаар зууны ер нь математикийн салбарт тэр айгүй том ахиц дэвшил авчирсан. Одоо хөгжилд нь маш том нөлөө үзүүлсэн юм зүйл байгаа гэдэг.
Гилбертийн 23 бодлого бодогдох гэж байхдаа бодогдснууд нь гэдэг ч юм уу те ингээд математикийн салбар айгүй том. Жишээлбэл нэг нь одоо энэ өнөөдрийн бид ярьж байгаа зөвлөхгүй 2 дугаар бодлого гэж. Ер нь бол ингээд 23 бодлогуудыг дугааруудаар нэрмэлцсэн байждаг. Тэгэхээр 2 дугаар бодлого гэдэг нэг бодлого байна. За тэрний болохоор бодлого нь бол иймэрхүү. Арифметикийн аксиомод доктортой юу гэдэг. За доктортой юу гэдэг нь бол одоо яг нь саяных шиг ингээд нураад унчих уугүй юу гэдэг асуудал байгаа дээ шүү дээ тий. Хин нэг нь очоод зүгээр ингээд нураагаад унчдаг бол энэ ч докторгүй л байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр мань хашир бол ингээд өөрөө дэвшүүлж байгаа бодлого нь л энэ математик ер нь бол өөрөө өөртөө хангалттай юу гэдэг юм асуулт. Өөрөө өөртөө хангалттай гэж одоо математик өөрөө бие дагаад аваа ер нь явчих чадах уу гэдэг л асуулт байгаа байхгүй юу? Философи математик үү тий. Ер нь айгүй тийм философик асуултуудыг асууж байгаа. За одоо байгаа аксиомууд бол ер нь бол бүрэн гүйцэтгэв гэдэг. Одоо энэ арифметикийн аксиомууд нь бүрэн гүйцэт юм уу? Одоо яг ингээ болцсон юм уу те? Хүүш хариулагдсан юм уу наадах чи ер нь? Хариулагдахтаа ингээ сөргөөр хариулагдсан байхгүй юу? Тэгээ бодогдсон бодлого. Гилбертийн 2 дахь бодлого бол бодогдсон. Хин бодсон бэ гэхээр Гёдл бодсон байхгүй юу те? Тэгээд математикийн бүх одоо ер нь тодорхойлолт одоо байгаа аксиомуудаар баталж болох уу гэдэг. Одоо математикийн баахан юм тодорхойлолтууд байлаа гэж хэлдэг л да те. Нэг дээр нэмэх нэг чи 2 шидэ антер гэдэг ч юм уу те. Эсвэл одоо энэ Пифагорын теорем гэдэг ч юм уу те. Янз бүрийн математикийн геометрийн ч юм уу бүх л энэ одоо юунуудыг юу гэдгэлээ тодорхойлолтуудыг бол бид нар одоогийн аксиомодоор баталж чадах юм. Иймэрхүү утгатай ер нь асуулт байсан 2 дахь одоо энэ бодлого нь. За тэгэхээр хоёулаа жоохон байжгаад тэр бодлогын тухай одоо тэр бодлогыг ер нь яаж үүсгэсэн энэ төр гэдэг талаар ярьцгаая. За манай шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгийг бас ивент гэдэг өргөлж хамтдаа байдаг Түлээж үгийн хамт олон маань бас энэ удаад байна. Тэгэхээр Түлээж үгийнх маань 2025 онд олон улсынхаа салбараар бүр ингэж бодож энэ бегл гэдэг талхыг гаргаж ирсэн. За бегл талх гэдэг бол нэр нь хүртэл зүгээр талх биш бегл талх байна те. Тэгэхээр ингээд шал өөр шин жороор гэдэг юм одоо ийм айгуу нэлцэнхаа зурж чаад гадна талын ингэж одоо гоё шаржигнсан болгож шаарддаг юм тусгай технологи байгаа учраас өөр нэр байгаа даа шүү дээ. Тийм тэгэхээр одоо эднийд та бүхэн хэрвээ одоо Түлээж үгтэй бас ойрхон байх юм бол ороод энэ бегл талхуудын үзээрэй энэ basic rice bagel гэдээ байгаа. Энэ болохоор одоо ямар нэгэн холцгоо одоо яг тий оригинал гэх юм уу тийм бегл талх байна. За мөн энэ гүнждийн үртэй гэдэг нэг сонголттой байгаа. За мөн olive rice bagel гэдээ байгаа. Тэгээд salted butter pan bread гэдээ бас байгаа. Энэ болохоор одоо монголоор хэлбэл давсалсан талах юм уу та тий. Энэ бас айгүй гоё. Айгүй гоё. Би бүр тэр давсалханд нь айгүй гоё дуртай. Нэг идэх юмны үнэр гэдэг бас их чухал. Үнэхээр гоё үнэртэй. Ингээд дотор цэлмж байгаа юм шиг гоё болдог тий. Ямар гоё. Тэг өглөөдөө гоё кофегоо уугаад одоо энэ salted butter pan bread ингээд идгээд харахад сэтгэл хүртэл ингээд гоё өөдрөг одоо байдаг тий. Тэгэхээр та бүхэн маань бас энэ талхыг бас заавал амсч үзээрэй гэж зөвлөё. Яг үнэ. Тэр зөвлөхөн. Тэгээд ингээд бас ингээд тэр үгэндээ жоохон сунаад зажлуур нь бас ингээ бүх юм ингээ айгүй гоё таарцсан. Тийм, цагаан будааны талах. Тийм, үнэхээр гайхалтай тий. Тэгээ энэ цагаан будааныхаа бовыг авч эцэсгээгээрээ. За баярлалаа. За энэ цаадч юм бол формал хэл гэдэг юм гаргаж ирсэн гэдсэн шүү дээ тий. Энэ формал хэлээр бол цаадч энэ математикийн арифметикийн аксиомодыг бол ер нь ийм шаардлагуудыг хангасан байх ёстой гэж тодорхойлсон байдаг. За тэр нь болохоор юу вэ гэхээр энэ ерөнхийдөө 3 шаардлага байгаа юм л та. Бүрэн байх хэрэгтэй гэж. За бүрэн байх хэрэгтэй. Бүрэн байх хэрэгтэй гэж одоо юу гэсэн юм бэ гэхээр математик ер нь бүх тодорхойлолтуудыг яг үнэн бодлогын баталж чаддаг байх хэрэгтэй. Нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Ямар ч хамаагүй тодорхойлолт байж болно. Тэ? Нэг дээр нэмэх нэг хоёр альсгүй одоо Пифагорын теорем бүгдээрээ л одоо ингээд баталгаа байх хэрэгтэй. Энийг яг үнэн юм уу? Яг худлаа юм уу гэдгийг яг тэр аксиомуудаар бид нар бүрэн баталж чаддаг байх хэрэгтэй. Энийг бол одоо ингээд бүрэн гэдэг. Доктортой гэдэг байгаа. Доктортой гэдэг нь болохоор ер нь бол дотоод болон гадаад зөрчилгүй гэдэг. Тий. Хүн шиг. Тий. Яг үнэ тий. Дотоод зөрчил гэдэг нь болохоор аксиомууд нь ядаж хоорондоо зөрчлөхгүй байх хэрэгтэй. Тий ойлгомжтой тий. Нэгдүгээр аксиом, тавдугаар аксиом аваачаад үгүйсгээ ичдэг бол чинь ямар нэгэн аксиомын систем байх вэ тий. Тийм болохоор ядаж дотоод зөрчлөхгүй байх хэрэгтэй. Тэгээ гадаад зөрчилгүй гэдэг нь болохоор ер нь бол бусад тэр тодорхойлолтуудыг тодорхойлж хахад одоо ингээд баталж явах явцад нь болохоор ямар нэгэн тийм хоёрдмол бус утгаар жишээлбэл за энэ бол ингээд үнэн эсвэл худлаа
үнэнч хийж болно, худлаач хийж болно. Дондоор нь хийж болно тэр гэдэг ч юм сонин асуултуудыг альсгүй юм үнэн болон худлаа хоёр хариултыг гаргаж өгдөг ч юм уу тий. Хоёрдмол зүйл байж болохгүй бүгдээрийн нэгдмэл утгаар баталдаг байх хэвээр. Хууль шиг байх хэвээр. Яг л хууль шиг л байх хэвээр тий. Хоёрдмол огт байж болохгүй гэсэн үг шүү дээ тий. Ингэж бид нар бол одоо ингээд доктортой гэдгийг юу яаж. Жохон явж ирсэн ингээд нураад унцдаг байх юм бол докторгүй гэсэн үг байхгүй тий. Consistent гэдэг байгаа тий. За тэгээд шийдэгдэн гэж байгаа. Шийдэгдэн гэж одоо юу гэсэн үг юм бэ гэдэг асуудал гарч. Ямар ч тодорхойлолтуудыг ер нь бол аксиомуудын дагуу үнэн худлыг тодорхойлохдоо ингээ автоматжуулсан буюу юм одоо юу гэдэг нь автомат байж болно гэсэн. Нэгээс нь ингэж болно. Нэг мангар том бодлого байлаа гэж хэлдэг л да. Тэгэл тэр чи одоо бид нар аксиомуудаа задлах хэрэгтэй болно шүү дээ. Формал хэл рүүгээ хөрвүүлээл. Тэгэл ингээл аксиомод болгоод за эдрийг чинь нэг одоо ингээ те үнэн худал гэл ингээд. Гэхдээ хамгийн чухал асуулт бол маш том бүр хязгааргүй ч том юм тодорхойлт гэж болно. Тэгвэл хязгааргүй том тодорхойлтыг бид нар батлахын тулд хязгааргүй цаг хугацаа зарцуулах гэдэг байгааз. Тэгвэл ядаж эхлээд бид нар энийг энэ яг шийдэгдэх юм уу гэдэг асуулт гарч ирэх байхгүй. Энэ үнэн эсвэл худлаа гэдэг нь эцсийн эцэд нь чинь шийдэгдэх бодлого юм уу шийдэгдэхгүй бодлого юм уу? Шийдэгдэхгүй бодлого байх юм бол бид нар бол баталгаас өмнө хайчиж болно. Энэ шийдэгдэхгүй гэдэг. Шийдэгдэн гэх юм бол бид нар бол ингээд тэрэн дээр чинь цаг хугацаа инээ тэргээ тавиад ингээд юу ачиж болж штэ тий. Одоо ингээд зарцуулж болж гин гэсэн үг штэ тий. Тэгэхээр ямар нэгэн тэр аксиомын зүйл дагуу тухайн тодорхойлтыг баталж болно гэдгийг хариулж чаддаг байх уугүй юу гэдэг л одоо өөрөө энэ шийдэгдэх уугүй юу гэдэг бодлого болж байгаа гэсэн. Наац ч бас хүндэлийн тий. Орчин үеэр бол маш энгийнээр ойлгохыг бол ер нь програмчлагдж болох уу? Тэр нь алгоритм байгаа юу гэж асууж байгаа гэсэн. Одоо автоматжуулж болох уу гэдэг чинь тийм утгатай шүү дээ. Компьютер дээр игээд энийг ингээ ажиллуулчих. Ийм амар. Тийм. Тэгэхээр тийм алгоритм байгаа юу гэдэг тийм утгатай асуулт гэсэн. Тэгэхээр энэ бүрэн буюу одоо тэр нөө юу гэдэг лээ одоо тэр чинь комплит гэдэг юм. Комплит. Бүрэн буюу комплит байх хэвээр. Хоёрт болохоор одоо доктортой буюу консистент байх хэвээр. Гуравт нь шийдэгддэг буюу одоо шийдэгддэг байх хэвээр. Би тэр нэг үгийг нь марчих. Тэр decidable гэдэг юм. Тийм decidable шийдэгддэг. За ийм гурван шаардлага тавьсан. За тэгээд бидний гаргаж ирж байгаа аксиомод бол ийм гурван шаардлагыг хангасан байх хэвээр. Ер нь ийм гурван шаардлагыг хангаж чадах уу гэдгийг л асууж байгаа асуулт байсан. 1933 онд болохоор ер нь маш том хурал болоод тэр хурлын төгсгөлт бол юм ер нь математикч тийм том хурал болоод чинь 1923 бодлого гаргаж байгаа шүү дээ. 30 жилийн дараа 1930 он тэр том нэг юм хурлын үеэр төгсгөлт нь гээд бас илтгэл тавьсан байгаа Гилберт. Тэгж яхтаа бол яг энэ математик бол энэ арифметик бол энэ математик бол энэ гурван шаардлагыг бол хангана гэдгийг би өөрийнхөө одоо нэр төрөөр ингэж андгаалъя те. Тэгээд бүгдээр ингэ сомлаад те. Бүгдээр энэ зүйлийг хайцгаая. Энэ бол найдвартай байгаа. Тийм болохоор бид нэг хайх хэрэгтэй гэдэг бүх математикчдыг уриалсаар нөгөө Гилбертийн програм гэдэг юм хэлсэн. Одоо тэр зүйлүүдийг одоо хайцгаая, бөөнөр ингээд хөдөлцгөөё, энэ төгс зүйлийн араас явцгаая гэдэг. Бөө юм. Яг тэр хурлын төгсгөлт хийсэн шүү дээ те. Тэгээд тэр хурлын сонсч ирсэн хүмүүсийн донд нэг нөхөр байсан. Тэр нөхрийг бол одоо бид тэр Курт Гёдл гэж ярилдаг. Нэгэсэнд одоо тухайн эрлийн үзүүр нь аль хэдийн тэр 1930 оны тэр хурлын төгсгөлт хилтгэл дээр өөрөө ингээ баг мухардалд ороод эхэлцэн гэсэн үг. За ер нь бол удахгүй нэг ганц жилийн дотор л Гёдл гарч ирээд ер нь тэр хурал дээр суугаа үйж байгаа шүү дээ. Энэ Гилберт ер нь юу яриад байна гэд. Цаа чин бол яг математикч хүн биш ч гэсэн логикч хүн бохгүй. Тэгээ логикч энэ Гилбертийн ярьж байгаа зүйл төр нь логик байна уугүй юу гэдгийг бодож агаад энэ Гилбертийн эсрэг гэдэг юм нэг юм юу одоо эрдмийн ажил хэвлүүлж байгаа байхгүй тий. За тэрэн дээр бол шууд тэр заалан дотор байж хат нь толгойд нь орж ирсэн баг. За тэгээд нэг удахгүй хэдхэн сарын дараа одоо ийм логикчдын уулзалт тэгээд бас тэр нь баг худалчинд бол одоо нөө Гилбертийн хайж байгаа юмныхаа эсрэг нөхдүүдийн хурал гэдэг байгаа байхгүй. Төгс математик байхгүй гэдэг хурал. Тий, төгс математик байхгүй гэдэг хурал. За тэгээд тэрэн дээр нь болохоор ер нь бол хинч баг Гёдлыг сонсоог ойлгоогүй тэгээд ойшоогоогүй юм шиг. За тэгээд энэ донд ганцхан л хүн тэр хүнийг ойшуулсан. Өстэй мундаг үний юм биш тэгээ те. Тэр нь бол одоо бидний мэддгээр бол Джон фон Нойман гэдэг хүн байждаг. Тэр бол Гилбертийн шав байсан юм. Одоо тэр цөмийн бомбыг хийлцэжсэн компьютерийн тэр агуу том хүн байгаа. Тэгээ тэр бол ингээ Гёдлийн тэр хурал дээр суугаад наа чиний яриад байгаа юм чи айгүй чухал юм байна гэдгийг ингэж ганц хойшоо сонссон юм байждаг. За ингээд Гёдлийн ер нь бүрэн бүсийн зарчим буюу одоо өнөөдрийн үндсэн сэдв. Тэр нь л одоо ингээ харцгаая. За ер нь бол 1931 онд болохоор Курт Гёдл уг тодорхойлолт батлагдахгүй гэсэн тийм хачин
ийм гаргаж ирсэн. Одоо Гилберт чинь тэгсэн шүү дээ. Бүх юмнуудыг баталж чаддаг байх хэвээр гэ тэ. Нэ бүрэн байна гэдэг чинь бол бүгдээринг нь баталж чаддаг байх хэвээр. Доктортой байна гэж чинь бүгдээринг нь тэ баталж чаддаг байх хэвээр энэ гэдэг нэг ийм шаардлагууд байгаадсан шүү дээ тэ. Тэгсэн чинь тэгвэл энэ батлагдахгүй гэдэг ийм өгүүлбэр байгаа байхгүй. Энийг та нар баталж чадахгүй гэдэг ийм өгүүлбэр байгаа. Тийм өгүүлбэр гаргаж ирсэн. Gödel. Тэгэд ямар ч математик байхгүй, ямар ч тоо байхгүй. Зүгээр л энэ өгүүлбэрийг та нар баталж чадахгүй. Тэгэл бол энэ тодорхойлтыг ч юм уу те. Энэ тодорхойлтыг энийг юу н та нар баталж чадахгүй гэдэг ийм нэг юм байгаа байхгүй. Замаа наатаха баталдаг гэдэг. Яа юм бол тийм сөрхий юм бол те. Наатаха баталдаг тийм онол гаргаад ир гэдэг ч байгаа байхгүй. Нөгөө логик төр чинь хизээч батлагдахгүй зүйл байхгүй. Тэгээ нэг хэлбэр чинь юу лээ эн чинь гэдэг те. Яах вүлээ энийг чинь баталчаар чинь одоо батлагдахгүй гэдгийг баталж чинь гэсэн үг шүү дээ. Одоо энэ өгүүлбэр батлагдахгүй гэдгийг бид нар баталж болохгүй байхгүй юу? Баталчих юм бол тэр чинь одоо болрох гэдэг нь шүү дээ. Тийм парадокс руу явах гэдэг нь шүү дээ. Батлахгүй байх юм бол бас олрох гэдэг. Ягаад бол бүх юм бодож чадахгүй болох гэдэг тийм. Тэгээд ийм нэг юм ганцхан юм оруулж ирээд ерөөсөө математик тэр чигт нь ороос. Математикч тааш. Энэ гэхдээ энэ математиктай биш. Яг түрүүн хэлсэн шүү дээ. Философи гэдсэн шүү дээ. Энэ ч мөрөн философийн сэтгэлгээний төвшөндөө байгаа юм шүү гэдгийг асуул. Ерөөсөн логикийн төвшөндөө энэ сэтгэлгээний энэ хүний тархины асуудал байгаа тоххой энэ чинь. Тэгэхээр энэ асуудал бол ерөөсөө бидний тархинаас гарч байгаа бүх зүйл заавал байх хэрэгтэй. Би математикний чинь одоо яг нөгөө тарих марх хэлдэг юмнаас ингээд тусдаа юм байж идэг юм мундаг бие даас нөгөө өмнөх юу лээ хэн блэ нөгөө тэр хүнийг би бол зөвлөж бодож ирсэн юм гэсэн ч үгүй байсан юм шүү дээ. Тий. Gödel ер нь бол энэ математик чинь төгс биш юм аа. Одоо нөгөө түрүүний 3 ийм асуулт байгаадсан шүү дээ. Чи бүрэн босоо бүрэн байх хэвээр. За тэгээ доктортой байх хэвээр шийдэгдэг байх хэвээр гэдэг. Энэ гуруула байхгүй болж байгаа байхгүй энэ дэр. Байх боломжгүй болчихж байгаа гэсэн үг. Ийм парадокс. Яг л нөгөө нэг өсчний парадокс нөө өөрөөгөө self reference хийдэг өөрийгөө ишилдэг энэ асуудал чинь л энэ парадоксыг л ашиглаад Gödelийг хэнийг Гилбертийн программыг тэр чигт нь дэлхийд даяар явж байгаа математикчдын тэр чигтээ олондоо гიშгсэн байгаа байхгүй чинь. За гэхдээ энд хүрээд одоо ингээ математик дуусчлаа энэ чинь математик чинь тийм төгс биш юм байна гэж одоо математикчд бол ингээд урам нь хугарж байгаа шүү дээ хайж явж исэн. Гэхдээ одоо үнэнтэйгээ нүүр тул гэдэг шиг те. Математик бол энэ үнэнтэйгээ нүүр тулснараа одоо илүү өсрөнгөө илүү тесрэлттэй өгсөн. Одоо нэгэсэнд одоо бид нар ингээд математик төгс гээд ингээд те одоо хүлээгээд хүсээд ингээд явж идэв. Тийм математик ингээд шүтээ явж исэн бохоггүй бид нар ч те бурхамчлаа шүтээ явжсан байхгүй агуу юм гээд ингээд шүтээ явж исэн. Гядал гарч ирээд наа чи өстө хэн чирэггүй хог хэлсэн. Гэтэ хамгийн чухал юм нь болохоор тэр математик өөрөөгөө төгс гэж биш гэдгийг мэдснээрээ илүү тийм аялаг болсон гэсэн үг байхгүй. Хэрвээ тийм биш байсан бол бидэрт ганц математик байх хэрэгтэй байсан. Одоо нэг юм те нэг том соврох шиг, нэг том үнэн, нэг том бурхан гэдэг шиг те ганц бурхантай юм үзэл гэдэг шиг л юусэн ингээд бүх юм л ингээд нэг л хийж явах хэрэгтэй байсан. Гэтэл Gödel гарч ирээд үгүй маа та нар бол ингээд аксиомод өгснээрээ сонгож болно. Ямар ч аксиом байсан гэсэн тэд нар чинь төгс үйж чадахгүй. Тэгэхээр бид нар бол яг ингээд өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагаар энэ аксиомодыг зохиогоод өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага зориулаад ингээд ашиглана. Одоо нэгсэндээ энэ төгс математик юм чи энийг хайчээ гэж болохгүй л гэсэн үг. Энэ математик нь байж байгаа хэвээр, энэ математик нь байж байгаа хэвээр, энэ ингээд бүгдээр ингээд байжгаад бүгдээрээ өөрсдийнхөө хэрэглэгдэх хэвээр. Тэгээд одоо математикч одоо өөрөөгөө төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрснөөр одоо илүү баялаг болж штэ. Хөөе гэтэл ч одоо энэ шинжлэх ухааны бүх нээлтүүдийн юмнууд ч одоо математикийн тооцоололоор явж байгаа. Тэгэхээр шинжлэх ухааны нээлтийг 100% гэж дандаа хэлдэггүй те. 9.1 хамгийн дээдлний 9% гэдэг нь энэ математик нь өөрөө юм болохоор ингэдэг юм шүү. Тэгээ ер нь яг нөө бид нар ямар ч зүйлд ингээ очиход ингээ туулайны нөх вэж лээдэг. Тэ тэр ангал руу ончихгүй бол тухайн салбарт бол ингээ те хичнээн бүх юм ингээ сайхан байж идэг. Гол нь тэр салбарыг ингээ яг тэр туулайны нөхийг хаших хэрэгтэй байхгүй те. Иш орж болохгүй шүү. Энээс цааш гарч болохгүй гэл. Одоо математик 10 жил байхад ч нэр тэгдэг лсэн мэт те. За хуваах гэдэг үйл бол ийм гихтэй хөвгтүү те. Тэг тувааж болохгүй шүү. Тэгээд те. Тэр одоо бидний туулайны нөх рүү унахаас сэргийлж штэ те. Тэр чи одоо тэг туваагаар л асуудал үүсээд идэг. Тэг туваагаар л одоо энэ математикийн сул тал нь гарч ирчих гээд штэ те. Тэгэхээр зүгээр тэрийг ингээ таглаа өргөчдөг гэсэн. Симерх ингээ хэвсэн доогоороо. Ингээд ер нь бол ингээ аргалцдаг л гэсэн үг штэ те. Тэгэхээр
геод бол ямар ч сан математик бол бүрэн бос төгс биш шийдэгдэхгүй нэтэрэ гэдэг юм бол ингээ гаргаад ирчихэж байгаа. За тэгээд цаад чинь бол ингээд бүр ингээд худалчийн парадокс нэтэрэ гэдэг ер нь эртний одоо тийм угшилтай зэвсгэр математикийг дэлбэлээ хийчихэж гэсэн үг шүү дээ. За тэр бие худалч гэдэг одоо тэр нэг Боротино миний хамар одоо сонон энэ төр гэж хэлвэл одоо яг яах вэ гэдэг те. Яг идэртэй ч адилхан. Яг түрүүний нөө өсчийн парадокс энэ төртэй. Яг адилхан уг тодорхойлолт батлагдахгүй гэдэг ийм тодорхойлолт гаргаж ирээд за наадхаа батлаадах гээд нэг ийм эрдмийн ажил хэвлүүлсэн. Тэр нь бол ингээд одоо ингээд нэг өсөндөө цоо шин математик одоо шинэ математикийн одоо библ нь болж байгаа байхгүй тийм ямар гоё инээрээ тий одоо тэгэж ихнээсээ ойлгож чинь тий яг үнэ тий тэгэд одоо жишээлбэл би нэг түрүүн бас нэг математикт анги дээр ярьжсэн натурал тоо гэдэгт бол тэг ордоггүй энэ төр гэдэг дандаа нэгээс эхлээд 1 2 3 4 5 гэж явдаг гэдэг энэ бол 10 жил заадаг зүйл байхгүй а гэтэл одоо их сургуульд моргуулд оронгууд чинь за хүүхдүүдээ одоо 10 жилд үтсэн зүйлээ мартцгаагаарай гэдэг байхгүй тий натурал тоонд бол тэг ордог тэг бол натурал тоо гэж хэлдэг энийг бол одоо пианогийн аксиом гэж нэрлэдэг ер нь бол энэ геодл гарч ирэнгүүтээ бид нар аксиомуудыг хүснээрээ сонгож олно гэдэг чинь аксиомын сонголтын асуудлыг гаргаж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр пиано гэдэг нөхөр гарч ирэнгүүтээ тэг чин натурал тоо гэдэг ийм аксиом гаргаад ирж байгаа байхгүй. Ерөөсөө нэгэсэнд одоо иймэрхүү аксиом гаргаад ирж байгаа гэсэн үг. Юу ч биш бол юм гэдэг тийм аксиом гаргаж ирж байгаа гэсэн үг те. А тэг бол тоо юм гэж байгаа ч юм уу те. Альсгүй бол одоо юм уг тодорхойлолт батлагдахгүй юм гэдэг нь өөр аксиом хүртэл болж байна. За ингээд цаашаа ингээд явхангууд юу болж ийн гэхээр одоо бидний өнөөдрийн одоо математик энэ компьютер ч гараад ирдэг. Компьютер дээр тэгдэж штэ бид нэг болон тэг гэдэг тоо байдаг энэ төр гэл те. Тэнгүүт чинь энэ тэг яхаараа тоо болцсон явж байгаа гэдэг ингээ гайхаж болно штэ те. Тэгэхээр бид нар одоо тэр пианог агсын боيو тэг гэдгийг натурал тоо гэж хүлээн зөвшөөрснөөр яадаг тэр хооронд нь арифметикийн үйлдэлүүд хийж болно. Арифметикийн үйлдэлүүдийг хийснээр бүлийн алгебр буюу одоо энэ нэг тэг одоо үнэн худлын логик үйлдэлүүдийг бид нар ингээ компьютер дээр их боломжтой болсон гэдэг чинь. Одоо энэ байгаагүйсэн бол одоо энэ геодл байгаагүйсэн бол бид нар компьютерчгүй сууж байгаа байсан байхгүй. Тэгэхээр аксиомыг л бид нар хүснээрээ сонгож болно. Тэр утгаа бүр бүтэхгүй аксиом сонгох бүр хамгийн бүтэхгүй аксиомыг сонгоход л тий энэ чинь агуу тийм математик гаргаж ирж байгаа байхгүй тий саний юу яаж байгаа одоо компьютерт ашиглаж байгаа нэ тэр бүлийн алгебр энэ чинь болохоор тэг бол тоо юм гэж ütсэн ийм аксиомоос эхэлдэг байхгүй. Тий тэгэхээр ер нь бол Гилбертийн хийсэн одоо гавьяа бол ийм том гавьяа байж байгаа. Ер нь л бидэрт илүү том эрхчлөөг олгосон гэсэн. Бид нар заавал нэг юм төгс нэг юм дээд үнэн гэдэг зүйлийг хайж явах ялаас мултарлаа. За тэгээд дээрэс нь ганцхан ширхэг ийм тоталитар те дарангуулагч нэгэн систем одоо те монопол систем байхаас одоо аварж штэ те ингээд ийм гоё солонгорч эхэлж штэ одоо энэ математикийн салбар чинь те. За тэгвэл энийг нь тэг биш гэд үтчихэ гэдэг нэг ийм математикийн салбар тэг мөнгө үтчихэ энэ ийм салбар гээл те одоо химийн чинь Ньютон гарч ирээд дифференциал интеграл гэхээр дахиад ийм философийн цоо шин аксиомуудыг гаргаж ирж тавьж хагаад ийм хязгаар гэдэг юм асуудал бай ийм хязгааргүй жижигхэн гэдэг асуудал бай маяг гэдэг ийм цоо шин аксиомуудыг гаргаж ирж хагаад цоо шин математикуудыг ингээ нэгэ явдаг. Тэгэхээр математик гэдэг бол ийм төгс зүйл бол нэгт биш юм байна. За хоёрт болохоор бид нар тэг хүснээрээ сонгож болох юм байна. Би ч гэсэн өөрийнхөө математикийг гаргаж ирж болно. Тэгээ тэр нь хэр болон асуудал шийдэх нөө ер нь цоо шин байж чадах нь үгүй юу гэдэг асуудал. Одоо бид нар ч гэсэн шинэ математик одоо ч хэрэгтэй байгаа тийм математик одоо физикийн асуудлууд нь хүртэл химийн одоо юу гэдгийг тэр байгалийн шинжлэлийн нийгмийн асуудлууд нь хүртэл ингээ математик дээр очиод гацсан асуудлууд хүртэл хийж байгаа. Хар нүх мар нүх гэдэг нөө хязгааргүй тэгмэг гэдэг асуудлууд ч л явж байгаа шүү дээ тийм. Тэгвэл энэ асуудлууд яаж шийдэх вэ? Ер нь ингээд хязгааргүй тоогоо үтчихэ гэдэг нэг нөхөр гарч ирээд бүх асуудлыг шийдчих юм билүү мэдэхгүй байхгүй бид нар. Тэгэхээр ямар ч байсан ийм сайхан зүйл болжээ. Математикээр нь сонирхсан чинь математик үнсэн дотроос бүр том мундаг том болоо гараад ирсэн. Ийм нэг түүх оршваа. Математик хүртэл төгс биш байхад бид нар ч нэг төгс байх гай яах вэ гэж айгүй санаа амарлаа. Сайхан дугаар байлаа. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шөнөтгүүлж болон Худалдаа Үйлчлийн банк маань хамтран ажиллаа. Нэвтрүүлэг маань НТV болон Од Мундар радио 107.83 гэсэн хост долгионоор та бүхэндээ хүрлээ. Бас машиныхаа радиог тааруулж амжаагүй байвал авах машиныг ч юм уу те бас та бүхэн тааруулаарай. Тэгээд хасаада маш их баярлалаа. Сонирхолтой байлаа. Дараагийнхаа дугаараар ирэх болцъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.